Сайн мэцхан үзэгчтэй эцэг эхчүүд зориулсан энэхүү теле сургалтыг насан туршийн боловсролын үндэсний төвөөс Star TV телевизтэй хамтран та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн сэдэв маань хүний язгуур эрх ба хүүхд эрхийн боловсрол гэдэг сэдвээр та бүхэнд танилцуулж байна. За хүний язгуур эрх гэдгийг тодорхойлохын тулд бид нар хүссэн хүсээгүй хүн төрөлхтний өнгөрсөн түүх, ялангуяа өрх чөлөөний тэмцлийг харах шаардлагатай болдог. Эндээс бид нар хүн төрөлхтөн өнгөрсөн жил өсөж исэн бэ, өнөөдөр юунд анхаарч байгаа вэ, цаашид хаашаа тэмүүлэх вэ гэдгийг тодорхойлсныг харж болно. Тодруулах юм бол дэлхийн 2 дугаар дайны дараа хүн төрөлхтөн ямар аимшигтай дайн хүний амьдралыг үгүйсгэсэн үйл явдал болдог вэ гэдгийг бол олж харсан. Үүнийг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрөөд 1948 онд хүн төрөлхтний нийтлэг хүсэл мөрөөдөл юу вэ? Бид нар хаашаа зорих ёстой вэ гэдгийг тодорхойлсон байна. Ийхүү тодорхойлохдоо айх айцсгүй, гачигдах зовлонгүй, чөлөөтэй үгээ ижтгэж үнэмшдэг тэр нийгмийг зохицлон бүтээх нь бол өнгөрсөн одоо ирээдүйн үе бүрийн хүсэл мөрөөдөл юм байна гэдг хүлээн зөвшөөрсөн байна. Тэгэхээр яагаад ийхүү тодорхойлох болсон бэ гэдгийг эргээ харах юм бол өнгөрсөнд хүн өөрийнхөө амьдралыг залж чадчихсэн үү? Чөлөөтэй сонголтоо хийж чадчихсэн үү? Түүнийхээ үр шимийг хүртээд бие махбод болон өөрийн хүч хөдөлмөрөөр бий болгосон тэр өмчийг захиран зарцуулж чадсан уу гэдгийг харах юм бол учир тогтолттой зүйл олон байсан. Ийм учраас 20 дугаар зуунд ялангуяа дэлхийн 2 дугаар дайнаас сургамж авч хүний язгуур эрхийг чухалчлан баталгаажуулах ёстой байна. Үүнийг ямар ч улс байсан хүлээн зөвшөөрөх ёстой байна гэдгийг бол онцолж гаргаж ирсэн байна. Тэгэхээр хүний эрх гэдгийн цаана бид нар өнөөдөр юуг ярьж байна вэ гэхээр та аль ч улсад байхаас үл хамааран ямар газар нутагт хэрхэн амьдарч байгаас үл шалтгаалan хүний эрхийг эдэлж чадж байгаа, өөрийгөө хөгжүүлж чадж байгаа, тухайн нийгэм нь хөгжиж дэвшиж байгаа тэр боломж болцоо дүүрэн байхыг ойлгож байгаа. Тэгэхээр таныг хөгжих бүрэн дүүрэн боломж болцоог олгож байгаа нийгэмд та өөрийгөө чөлөөтэй залж, амьдралаа удирдах, эрх чөлөөтэйгээр сонголтоо хийж бүтээж чадчих юм бол та эрхээ эдэлж чадж байна, та хөгжиж чадж байна гэж харах юм байна гэдгийг харж байгаа. За цааш нь бидний харах зүйл маань юу юм бэ гэхээр яагаад тусгайлан хүний язгуур эрхтэр тулгуурлан хүүхдийн эрхийг ярих ёстой вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэгэхээр бид нэр хүүхдийг хэн бэ гэж тодорхойлохоос эхний алхам маань гарч ирнэ. Тэгэхээр өнгөрсөнд бид нар бол хүүхдийг тээж төрүүлсэн юм чинь эцэг нь тухайн хүүхдийн хэрэгцээг хангуул барав, мөр бүтэн өсгөл хангалттай гэсэн хандлага байсан. Эсвэл тээж төрүүлсэн учраас би толгойг нь мэднэ, шаардлагатай тохиолдолд гар хүрсэн чи миний дур гэж ойлгодог нөхцөл байдал, уламжлал бол байсан. Тэгвэл өнөөдөр бид нар ялангуяа өнгөрсөн түүхэн сургамжаас улбаалаад бид нар өнөөдөр хүүхдийг хэрхэн өсгөж байгаа вэ, хүүхдтэй хэрхэн харьцаж байгаа вэ гэдгийг харахын тулд нэгдүгээрт энэ хүүхдийг ямар ч тохиолдолд эрх эдэлдэг, эрхээ эдлэх нөхцөл байдал бүрдэх ёстой, бодгаад эглэж харах ёстой байна гэдгийг онцолж байгаа. Нэгдүгээрт. За хоёрдугаарт нь яригдж байгаа зүйл юу юм гэхээр насан туршидтай харьцуулах юм бол бие махбод, сэтгэл санаа, ур чадвар, хөгжлийн хувьд бол насан туршидтай харьцуулбал эмзэг байдаг гэдгийг нь хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгэхээр сэтгэл санааны хувьд ч тэр, бие махбодны хувьд ч тэр энэ хүн маань өөрөө бодгаад хэдий боловч бидэртэй харьцуулахад насан туршидтыг зэрэгцүүлээд аваад үзвэл харьцангуй эмзэг хүчирхийлэл дарамт шахалтанд өртөх эрсдэлтэй байдгийн байна гэдгийг тодорхойлж байгаа. За дараа нь яагаад энэ хүмүүс тусгаалan анхаарах ёстой юм бэ гэхээр эдгээр маань биднэртэй одоо цагт мөр зэрэгцэн амьдарч байгаа хүн амын бүлэг гэдгийг заавал харах ёстой. Хүүхдийг ирээдүг гэхээс илүүтэйгээр биднэртэй өнөөдөр мөр зэрэгч амьдраад бидраас үлгэр жишээ аваад бидраас хэрхэн амьдрах вэ гэдгийг суралцаж өсөж байгаа бодгал гэдгийг нь харах ёстой байна. Бидний нэг хэсэг бидэртэй хамт амьдарч байгаа хүмүүс гэдгийг нь онцлох ёстой байна гэдгийг нь чухалчиж үзнэ. За үүний зэрэгцээгээр бидрээс суралцаад бид нар хэрхэн амьдарч байгаа вэ гэдгээс үлгэрлээд энэ хүмүүс маань цаашаага ямар хүн болох вэ, яаж өсөж дэвжих вэ гэдгийг тодорхойлогдож байгаа маань гэдгийг харж байгаа. За үүнтэйгээ уялдуулаад бид нар юг харах ёстой юм бэ гэхээр хүүхдийн эрх гэдгийн цаана бид нар хүүхдийг хэрэгцээг нь хангахаас илүүтэйгээр би сурмаар байна гэдэг хүслийг нь биелүүлэхээс илүүтэйгээр энэ хүүхэд сурч болсох хэрэгтэй маа гэж эрхт нь тулгуурлан үндэслэн харилцах ёстой байна гэдгийг харж байгаа. За тэгвэл энэ хоёрын зааг ялгааг яагаад онцолж байгаа юм бэ гэхээр нэгдүгээрт би сурмаар байна гэвэл энэ хүүхдэд тулгарсан асуудлыг одоо шийдчихье гэдэг эхний хэлбэр гарч ирнэ. За дараа нь болохоор сурах хүсэлтэй байгаа хүүхдүүдийг л сургачихъя гэд цөөн тооны хүүхдүүдэд анхаардаг. За цаашлах юм бол юу яригдж байгаа юм бэ гэхээр энэ тэргуунд сурах хүсэлтэй хүүхэд нь хин юм бэ? Аль нь хэрэгцээг нь хангах нь шаардлагатай юм бэ гэд олон хүүхдүүд дундаас эренбэлж хардаг. За тэгээд цаашаа эргээ харах юм бол тухайн хүүхдүүдийн эрхийг хангасан л бол өөр бусад эрхийг эдлүүлэх талаас асуудлыг харж үзнэ гэсэн үнцэг байдгүй учир дутагдaltaй. Тийм учраас
саяны жишээн дээр хүүхэд сурмаар байна гэхээс илүүтэйгээр хүүхэд сурч боловсрох эрхтэй гэж хэлмэгц энэ хүүхдийн эрхийг эдлүүлэхийн тулд хүн бүр анхаарах ёстой юм байна. Хүүхэд бүрт энэ эрхийг нь эдлүүлэх юм байна. Ялангуяа хэн байхаас үл хамааран хаана амьдарч байгаа ямар нөхцөлд байхаас нь үл хамааран хүүхэд нэг бүрийг хамруулах ёстой юм байна гэдгийг бол энэ чинь онцолж авч үзэж байгаа. За цаашаага ингээд харах юм бол эрхтгш байдлыг бүрдүүлэх буюу хүн бүрийг татан оролцуулах, хүүхэд бүртэй адил тэгш харилцах тухай ойлголтыг үнэт цаана ярьдаг. За тэгээ эргээд харах юм бол хүүхдийн эрхийг эдлүүлснээр өөр бусад эрхээ эдлэх нөхцөл нь бүрддэг юм байна гэдгийг харж болж байгаа. Эцэст нь дүгнэлт хэлэх юм бол яагаад хүүхдийн эрх гэж ярих ёстой юм бэ? Хүүхдийн эрхийн талаар яагаад мэдэх ёстой юм бэ гэхээр энэ бол дэлхийн 1-2 дугаар дайнаас хүн төрөлхтөн сургамж аваад өмнө нь хүүхэд огт эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос болдог байсан тэр уламжлалыг талсан зогсоохын тулд дэлхийд даяараа бид нар хүүхдийг энэ тэргуунд анхаарч тухайн хүүхэдтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахдаа ялгарлан гадуурхгүйгээр хүүхдэд ашигтай байдлаар хүүхдийн ашиг сонирхлыг энэ тэргуунд харгалзаж шийдвэр гаргана. Тухайн хүүхэд төрсөн цагаасаа эссэн мэнд амьдрах, хөгжих тэр нөхцөл бүгд эерэг байх ёстой маа. Цаашлах юм бол өмнө дурдсанчлан эрх агуулдаг, бодгал, чөлөөтөө өсөж дэвжих ирээдүйн иргэн байхын тулд бид нар багаас нь оролцуулж тухайн хүүхдийн дуу хоолойг сонсож оролцуулдаг байх юмаа гэдгийг улс орнууд хүлээн зөвшөөрсөн байна. За манай 92 оны үндсэн хуулийн оршил хэсэг болон хүүхэд тусгайлан төрийн анхаарал халамжинд байна гэж заах болсон үндэслэл маань болохоор 1989 онд улс орнууд баталж хүлээн зөвшөөрч үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил мөрдөж байгаа хүүхдийн эрхийн тухай конвенц гэдэг олон улсын гэрээн дээр тусгайлан зааж өгсөн байдаг. Тэгэхээр энэ гэрээний үзэл агуулга бол бидний сая хэлсэнчлэн хүүхдийг үл ялгарлах, хүүхдийн ашиг сонирхлыг энэ тэргуунд харгалзах, хүүхэд чөлөөтэй эссэн мэнд эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөгжих, хүүхэд өөрөө чөлөөтэй оролцох, хүүхдийн дуу хоолойг цаг амигт сонсож шийдвэр гаргадаг байх гэдэг энэ бүх үзэл санаанууд маань өөрөө 1989 оны олон улсын гэрээ, 1992 оны үндсэн хууль, мөн хүүхдийн эрхийн тухай холбогдох хуулиудад тусгалаа болсон юм байна гэдгийг харж болж байгаа. Тэгвэл ийхүү анхаарахын тулд хэн хүүхдийн өмнө үүрэг хүлээх вэ гэдэг энэ гэрээ маань хэрхэн тодорхойлсон бэ? Манай хууль тогтоомжид юу заасан байдаг вэ гэвэл хүүхдтэй мөр зэрэгцэж амьдарч байгаа хүн бүр эцэг эх, асран хамгаалагч, гэр бүлийн гишүүд, хөрш, нийгмийн бүлэг тэр хүүхдүүдтэй мөр зэрэгцэж амьдарч байгаа, үдэглэж байгаа, автобусанд сууж байгаа, дэлгүүрт бараа бүтээгдэхүүн зарж байгаа, хүүхдэд хичээл зааж байгаа багш, нийгмийн ажилтан, иргэд бүгдээрээ хүүхдийг ялгарлахгүй байх, хүүхдийг сонсдог байх, цаг ямагт хүүхдийн ашиг сонирхлыг энэ тэргуунд харгалздаг байх үүрэг хүлээнэ гэж. Тэгэхээр эцэг эхээсээ ахуулаад та хүүхдтэйгээ хэрхэн харилцаж байна гэдгээс үлгэрлэн цаашлах юм бол нийгмийн харилцаанд ямар том хүмүүсээс, томчуудаас юг суралцаж байна вэ гэдгээс тэр хүн бие хүн болж төлөвшөж ирээдүйн иргэн болж суралцдаг юм байна гэдгийг харж байгаа. Ийм учраас хүүхдийн эрхийг чухалчилж авч үздэг юм байна. Дэлхийн улс орнууд анхаардаг юм байна. Манай улсад ч гэсэн хүлээн зөвшөөрсөн байдаг юм байна. Хүүхдийн эрхийг хэрхэн эдлүүлснээр улс орны хөгжил илүү эерэг, дардан байх боломжийг бүрдүүлдэг юм байна гэдгийг харж болж байгаа. Яагаад ийхүү олон улсын гэрээ болон дотоодын хууль тогтоомжид хүүхдийг тусгаалan анхаарах ёстой юм бэ хэмээн дүрм айс авт хувааж ач холбогдол өгдөг вэ гэхээр ялгарлан гадуурхаад багаас нь хүүхдийг ялгарлан гадуурхаж хажиглаж адалддаг нөхцөл байдал нь эргээд хүүхдийг өөртөө итгэлгүй, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож чадахгүй, өөрийгөө дор дүрцсэн, айжамдаа бусдыг хүртэл ялгарлан гадуурхах, хүчирхийлэх нөхцөл байдал бүрддэг учраас хүүхдийг ялгарлан гадуурхаж болохгүй байна гэдгийг тусгаалan зааж өгч. Энэ маань өөрөө эргээд хүүхдийн эрхийг зөрчихийн тэрэлгцээ ирээдүйд хүний эрх зөрчих нөхцөл байдал үүсгэдэг. За хоёрдугаарт яригдж байгаа зүйл нь юу юм бэ гэхээр хүүхдийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа юм уу? Эсвэл хүүхдтэй холбоотой шийдвэр гаргаж байхдаа тухайн хүүхдэд хамгийн эерэг нөлөөтэй, тухайн хүүхдэд хамгийн сайн үр дүн үзүүлэх үс байдлаар тэр хүүхдийн ашиг сонирхлыг та бүхэн өмнөөс нь харгалзаж шийдвэр гаргаач гэдгийг онцолдог. Хувцас сонгох, тоглоом сонгох, хоол хүнс бүр цаашлах юм бол хичээлийн сургалтын материал хэрэглэгдэхүүн, хүүхдийн орчин нөхцөл, хүүхэд хэнтэй хамт өсөж байгаа вэ, тэр хүмүүс хэрхэн хүүхдтэй харилцаж байгаа вэ гэдэг маань бүгд эерэг, таатай, аюулгүй байх нь чухал юм байна шүү гэдгийг онцолж байгаа. За гуравт нь яригдж байгаа хүүхэд эссэн мэнд амьдрах, хөгжих гэдгийн цаана юу яригдж байгаа юм бэ гэхээр хүүхэд эхийн хэвлэлд олдсон цагаас хойш эхийн эрүүл мэнд болон эхийн урагт үзүүлж байгаа хоол хүнс шин дижэл, за нера хүүхэд эхийн хэвлэлээс төрж гарч ирсний дараа мөн нера хүүхэд маань өсөж боожж байгаа эхний 1000 хоног буюу 3 нас хүртлээр
шимт хичээлийн дутагдалд орохгүй, хүчирхийл дарамт шахалтанд өртөхгүй, эсвэл үл тоодог, адалдаг тийм нөхцөл байдлыг мэдрахгүйгээр ивэл таатай орчинд өсөж хөгжих маань хүүхдийн тархины хөгжил, тэр дундаа хүүхдийн тархины хөгжлөөр дамжуулаад хүүхдийн бие махбод эрүүл өсөх боломж бүрддэг юм байна. Ялангуяа манай монголчуудын ярьдгаар хургандаа цадааг бол төлгөндөө майлна гэдэг шиг хүүхэд маань багадаа шинэ хичээлийн дутагдалд орох юм бол тархины хөгжлийн улмаас бие махбод маань бүрэн дүүрэн хөгжиж чадахгүй, эргээд өвчин оромтхий, эрүүл чөлөөтэй байдлаар шийдвэр гаргаж чадахгүй нөхцөл байдал бүрддэг юм байна гэдгийг тусгайлан шинжээч нар, судлаач нар анагаахын эрдэмтэд тодорхойлж чадсан учраас хүүхэд эссэн мэнд амьдрах, хөгжих ёстой байна гэдэг үндэс. За дараа нь яригдж байгаа хүүхдийг оролцуулах, хүүхдийг оролцоог анхаарах, хүүхдийг дуу хоолойг нь сонсдог, түүнийг нь тусгаж шийдвэр гаргадаг байх гэдгийн цаана юу яригдж байгаа юм гэхэлэр за чи том болчоод чиний ирээдүй ирэхээр, чиний цаг мөч ирэхээр чи тэр үеэ авч яваарай. Чи бол ирээдүй учраас одоохондоо дуугаа үйжий гэж битгий харилцаач гэж. Хүүхэд 0-18 наснда хүүхэд гэж тодорхойлогдож явж байхдаа хүртэл өөрийн олж авсан мэдээлэл дээрээ тулгуурлаад байр сууриа илэрхийлдэг, үзэл бодлоо гаргадаг, ханддаг байж чаддаг. Тийм учраас бага насны гэдэг юм уу, өсвөр насны гэдгээс нь үл хамааран тухайн хүүхэд юуг өөрт хор хөнөөлтөй, аюултай, эсвэл эмзэг, нэг бол таагүй мэдэрч ийнө гэдгийг нь тухай бүр сонор соргог байдлаар хүлээж аваад тэр нөхцөлийг нь арилгахын тулд шийдвэр гаргадаг байгаарай. Тэр нөхцөлийг үүсгэхийн тулд дуу хоолойг сонсдог байгаарай. Баг гэж голлохгүйгээр хүүхдийн үзэл бодлыг хүндэтгдэг байгаарай гэдгийг энэ хүүхдийг оролцуулах, хүүхдийн оролцоо, хүүхдийн дуу хоолойг сонсох гэдгийг цаана ярьж байгаа. Ийхүү бид бүхэн үүнийг хийж татах юм бол томчууд бидний хичээл зүтгэл бүгд эерэг байх юм бол хүүхэд маань эрүүл нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог, сайн иргэн болж төлөвшөх юм байна гэдгийн суур болдог гэсэн үг. Эцэст нь дүгнэх юм бол эцэг эхчүүд бид нар ч ихсэндээ энэхүү мэдээлэл дээр тулгуурлаад энэхүү телес сургалтын мөрөөр хүүхдээ хэрхэн эрхийн нийлүүлэх вэ гэдгийг нь анхаарж байгаа маань цаашаа телес сургалтаасаа олж авч байгаа хүүхдээ эрхийн боловсрал юм байна гэж харж болно гэсэн үг. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.